Монгол улсыг 2026-аас 30 он төгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл батлах асуудал яригдж байгаа. Тэгээд маш олон бичиг баримтууд байгаад байна. Энэ дээр алсын хараа 20-50-аас ихсүүлээд өнөөдөр ерөнхий сайдын амнаас 170 гаруй гэж ярьж ирсэн. Сая учрал сайдын амнаас 500-аад гэж ярьж байна. Ингээд маш олон бодлогын бичиг баримттай. Бид нарт бол цаас ерөөсөө багтахгүй байгаа. Зөндөөл цаас байна. Тэгээд яаж яг бодиттой тэрийг ажил болгох уу гэдэг асуудал байгаа. За өмнөх нийгмийн үед бид нар 5 жилээр төлөвлөлдөг гэл ер нь шөөмжилдэг л байсан л да. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг энэ төр гэдэг. Энд чинь ер нь зүв байсан юм шүү. 5 жилээр ажиллаа төлөвлөөд тэгээд төлөвлөгөө олсруулад дүгнээд явдаг. Энэ төлөвлөгөөний комисс гэдэг байгууллага ингээд хийгээд явдаг. Эдийн засгийн бүх тооцоолол нь. Тэгээ ерөөсөө энэ эрэлтэд суурилсан нийлүүлэлтийн бодлого гэдэг юм гаргаад тэгээд яг эрэлт нийлүүлэлт хоёр нь балансалж очдөг ийм л зүйл байсан байна. Тэгээ энэ асуудал байхгүй болсноос хойш ерөөсөө эрэлт нийлүүлэлт хоорондоо зөрөөд ингэ явчихдаг. Тодорхой хэлбэл зүгээр хүнсийн ногоон дээр ярил л да. Манай бүс нутагт байж гин нэг жил манжин гайгүй үнд орохоор хүмүүс шуураад дараач нь бүгдээрээ манжин тарьдаг. Тэгээ илүү үйлдвэрлэл яваад тэр манжингийнхаа үнийг унгаачдаг. За энэ жил манжин бүтэхгүй байна гэд луун тарьдаг. Иймэрхүү нэг тийм бодлогогүй, захиалгагүй ийм эрэлтэд суйрлаагүй нийлүүлэлт хийгээд ингээд зах зээл дээр илүү үйлдвэрлэл бий болгоод явчаад байна. Тэгэхээр энийг нэг тийм байгууллагатай болёо. Эдийн засгийн хөгжлийн яам энэ асуудлыг хариуцж байгаа гэж байгаа. Тэгээ яам юм чинь бас энийг асуудал хариуцаад явна гэх нь хаашаа зүгээр ер нь нэг тийм яг мэрэгссэн тийм агентлагтай мэрэгжлийн эдийн засгчдаас бүрдсэн агентлагтай болвол яасан юм бэ? Энэ дээр улсынхаа шилдэг болсон хүчнүүдээ авъя. Улс төрчлөгөө авъя. Монгол ардын намаас тэр ардчсан намд ч гэсэн зөндөө сайн эдийн засгч нар байна. Эднийг авж ягаад нэг ийм агентлаг шиг бүтэж байгуулад хэдүүлээ тэрүүгээрээ л бүх захиалга тооцоолол хангамж энэ шийдэд явдаг байя гэсэн нэг ийм ажил хэрэг санал тавьмаар байна. За дараагийн асуудал нь энэ Дамдням сайдаас энэ бензиний асуудал сая нэг юм болоод ч нэг айхтар бүрэн иларшааг бол байна л да. Хөдөө орон нутгууд яг намрын эд ажлын цаг дээр бол хангамж дутагдaltaй газрууд байна. Тэгэхээр энэ дээр нэг хоёр асуудал байгаа. Нэг нь дотооддоо үйлдвэрлэх. Дотооддоо үйлдвэрлэх асуудал чинь газрын тус боловсруулах үйлдвэр бол орноо. Тэр ингээд явна. Мөнгө төгрөгийн шийдэгдсэн учраас орно. Энийг харин яаж ажиллуулах вэ гэдэг дээр одооноос санаа зовж эхлэмээр байгаа. Тэгэхгүй бол нөгөө яг цаг нь болдог. Нөгөө газрын тосных нь түүхий тосных нь асуудал хүндрэн шүү. Тэгэхээр энийг одооноос бодж ярмаар байгаа. Нөгөө талд нь бол энэ савны асуудал. Энэ жил багахан мөнгө тавих шиг л боллоо. Тэгээ тэр бол юу ч болохгүй л дээ. Бид нар тооцоол хийж үзэхэд 3 сарын хэрэглээ хангах нөөцийн савтай болоход 900 тэрбум төгрөг шаардах юм бэл. Тэгэхээр энэ бол нэлээ их төсөв шаардна. Тэгэхээр хувийнхантай хамтарч хийх хэрэг гарах баг. Дараагийн яач 1 минутаа нэмээд авчих. За 1 минут нэмж өгье. Тийм. Тэгэхээр энэ дээр нэг ямар бодлого явж байгаа вэ? 50% хангах тэр түүхий тосныхаа хэрэглээ 1.5 сая тонны тосоо яаж хангах гэдэг дээр одооноос анхаарч явахгүй бол гэдэг дээр нэг асуулт асууч. За энэ мега төслүүд дээр уг нь ороод явж исэн юм аа. Тэгээд мэдэхгүй. Ер нь надад жоохон бүдгэрэл ах шиг байна. Энэ кокс хийм, нүүрс хийм гэдэг. Энэ нүүрс хийм чинь манад байгаа энэ маш их нөөцтэй нүүрснээсээ бид хэд ядаж эхний ээлжинд дизель түвшнийхээ хэрэгцээг хангах. Нүүрснээс түлш гаргаж авах энэ зүйл чи дэлхийд ердийн зүйл боллоо ш. Тэгэхээр бас давхар нэг ийм бодоод явбал яад юм бэ? 50% энэ шинэ газрын тус боловсруулах үйлдвэрээс хангаад 50% дээрээ алсын жоохон бодлого гаргаад энэ рүүгээ чиглээд судалгаагаа хийгээд ингээд явж ивэл яад юм бэ гэсэн ийм бодол байдیں۔ Тэгэхээр энэ дээр бас салбарын сайдын хувьд ямар бодлого байгаа вэ гэдэг нэг ийм асуулт асууж. Тэр мэрэгжлийн байгууллага дээр очрол сайд нэг. За, очрол сайд хариулъя.
За миний яг хувьд бол зөв өөрийн ихтгэл үнэмшил бол би төр цомхон байх зохицуулт нь энгийн байхад бол өөрсдөө учраа олно л гэж ийм л бодолтой хүн л дээ. Тийм учраас нэг агентлаг байсандаа байгаагүй дээ. Бас энэ төлөвлөлт буруу байна гэж хэлэх нь бол өрөөсгөл. Зүгээр төлөвлөлт өөрөө зөв байх ёстой. Төлөвлөлтийн чадвараа бол сайжруулах ёстой. Ядаж энэ бодлогын чиглэлийг боловсруулах аргачлалаа хөгжлийн бодлого хариуцж байгаа мэрэгчлэлтүүнгүүдтэй холбогд галбан тушаалтнуудаа зааварлаад өгчтгөл байх ёстой Монголын төр. Тийм учраас сая тушаалаар энэ 5 жилийн чиглэлийг боловсруулах аргачлалыг батлаад энэ чиглэлээр хөгжлийн бодлого хариуцсан аймагуудын мэрэгчлэлтэй газар хилцээхэнд бол сургалтуудыг зохион байгуулсан. Энэ дээр нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөр тусалсан. Ингээд биднэрт ямар боломж байсан бэ гэхээр шинжлэх ухааны академид ажилласан. Манай ажлын хэсэгт ажиллаж байгаа манай эрдэмтэн судлаач академич нар тусалсан. Ингээд баг чуулганаараа ороод, их чуулганаар ороод ингээд явхаар шинжлэх ухаанч төлөвлөлт болж болох юм байна. Хоёрт яг энэ бас нэг анх удаага гэж баг хэлнэ шүү. Энэ бодлогын баримтчдэр KPI тавилаа л та. Тэрнээс биш тэр 550-60 бодлогын баримтчгүүд ч юм бол үнэхээр одоо эмх замраагүй төлөвлөлт байсан. Тэгэхээр ер нь ингээд нөө эдийн засаг хөгжлийн сайдаар томилогдсон учраас дээрэс нь ерөнхий сайдын барьж байгаа энэ зарчмыг нь бариад энэ 14 төслийг ч тэр яам болгон дээр байсан төслүүдийг ч тэр нөгөө ирэмблэх ажлыг нэг дөрвөн бүлэг 15 зүйл аргачлалаар үнэлцсэн. Тэгээд нөгөө тэргүй ээлжинд төслүүдэд тавиад хойшлуулахыг хойшлуулад ингээд эхлүүлсэн. Тэгээд таны хэлж байгаа нүүр сэмийн нөгөө цогцлбор болвол 14 төсөл байдаг. Энэ бол ухраагүй. Энэ ажил бол урагшилж байгаа. Тэг яг удаашралтай байна. За Эрдэнэс Монгол дээр техник эдийн засгийн үндэслэл боловсруулад ямар ч нэг ажлын даалгаврын зарлаад ингээд явсан. За тэгээ ер нь бол ингээд хот нэг юм хийдэг, яамн нэг юм хийдэг, компани нэг юм хийдэг юм байж болохгүй. Тийм учраас бид нар бодлогын чиглэл дээр тэр 4 жилийн хөтөлбөр дээр тэр нүүр сэмийн цогцлборыг одоо барьж байгуулна гэдгийг бол явсан. Тэгээ эхний шат бол ямар ч үсэн ажлын гараанаас бол гараад ингээд явж байгаа. Тэгэхээр зүгээр санхүүжилтийг шийдвэрлэх шаардлагатай төслийн жагсаалтанд байгаа. Гэхдээ нийгмийн хэрэгцээ шаардлага өндөртэй учраас тэргүй ээлжид хэрэгжүүлэх гэж зорилтыг нь тусгасан байгаа гэдгийг бас хэлье. За, Дамжны сайд хариулах уу? За, тухайн сайд маань бас ажиллаар үсчихсэн хүн яг санаа зовж байгаа юм аа дээр маань л ижил дуурч байна. Нэгдүгээрт бол бид нэр дотооддоо үйлдвэрлэхэд их үүсвэр түүхэд тосны хэрэглээ импорт хийхээс болон дотооддоо олборлох хоёр хувилбараар одоо зэрэгцүүлж зохион байгуулалт хийж явахаас өөр аргагүй байгаа. За одоогийн манай хүчин чадал бол үндсэндээ 360 мянган тонн руу буусан байна. Та өөрөө бас мэдж байгаа бох юм Петрочайнатай холбоотой энэ сум аймаг за мөн бас засгийн газрын агентлаг сангийн яамны зүгээс бас шүүхээсгийг шийдэгдсэн татвартай холбоотой асуудлыг ер нь энэ улсын их хурлаар оруулж ирэх нэг шийдэх ёстой юм л. Тэгэхгүй бол бид нэр энэ дотоодоос хангах хайгуул судалгааны ажлыг эрчимжүүлэх ямар ч боломжгүй байгаа. За хоёрдугаарт бол энэ савны холбоотой асуудал байна. Савтай холбоотой асуудал дээр бид одоо улсынхаа хэмжээнд нэг 440 мянган савтай хүмүүс. За энэ маань бол үндсэндээ манай нэг сарын хэрэглээг л одоо арай гэж хангадаг. За, тоон гишүүн тодруулъя. Тэ ер нь бол сүүлийн үед энэ төлөвлөлтөн дээр бас ахиц гарч байгааг бол үгүйсэхгүй. Гэхдээ хэдүүлээ нэг тийм одоо яам сайд засгийн газар солигдохоор ингээ манад биднэрт байгаа одоо юу ч нь ийм л бүтц чи ингээл л та. Тэгэл ирээл нөгөө хууч ажиллаж байсан хүмүүсээ солидог. Тэгэхээр энэ төлөвлөлт хариуцсан нэг агентлаг юм уу юу гэдгийг нэг газар нь ингээд тогтвортой ажилтдаг л болмоор бүх юмаа мэддэг салбарын яг тооцооллоо хийчдэг хүмүүсээ авчраад нэг одоо тийм байгууллагатай болёо л гэсэн ийм санал хэлээд байгаа. Энэ дээр бас нэлээд дараа нь одоо тодорхой бас ярилцъя. Энийг бас нэг удаа яриад хайчих сэдв биш байх. Ажлын хэсэг энэ төр гараад явах. За Дамжны сайд дээр тэр юугаа гүйцээгээд тодруулаад хэлчих. Тэр одоо бид нар энэ
улс төржилтөөс болоод бас энэ орон нутаг аймгийн байгууллагуудаас болоод бас хохироод байгаа асуудал. За дамжны сайд. Тий, одоо энэ бид нар бол газрын тостой орно шүү дээ. Тийм ээ. 41 сая тонны одоо эдийн засгийн үр өгөөчтэй нөөцтэй. Эннийхээ 10 сая тонныг нь одоо олборлчихсон байж байгаа. Цаана 30 сая байгаа. Эннийхээ хүчин чадлыг нэмэгдүүлж хайгуулын ажлыг эрчимжүүлэх зайлшгүй шаардлагатай энэ нөхцөлд 92-93 онд байгуулагдсан бүтээгдэхүүн хуваах гэрээнээс хоош гарсан хуулиар торгуул ногдууллаа, татвар тавилаа гэдэг ийм л маргаа үүсэж байгаа. Дамжуулан татварын асуудал. Энэ асуудлыг бид нэг ажлын хэсэг дээрээ ярилцаад удахгүй их хурлаар оруулж ирнэ гэсэн юм төлөвлөлттэй байна. За хоёрдугаарт бол энэ савны асуудал. Сав нөөц бүрдүүлэхтэй холбоотой стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний нөөц хангамжийг сайжруулах тухай одоо нийт яралтай гормоор барих хуулийг өнгөрсөн засгийн газрын хуралдаанаар бид баталж одоо ажил дүр эрх соёлын яамнаас одоо оруулсан. Удахгүй их хуралд нийт яралтай гормоор оруулж ирнэ. Энэ бол их усүрийн асуудал тавигдах юм байгаа. Бас их хурлын гишүүд маань дэмжиж өгөрөө гэж хүсэв. Цэрэн пилийн даваа сүрэн гишүүн асуулсан. За би санал хэлье дөө. Тэгэхээр энэ 5 жилийн төлөвлөгөө бол одоо энэ засгийн газрын хугацаа сонгуулийн цэглэлтэйгээ давцдаггүй маа. Би эхнээс нь шүүмжилж байсан юм. Одоо үлдсэн 1 жилийн дараагийн засгийн газар хийнэ гэж байхгүй шүү дээ. Тэгэж энэ 5 жилийн төлөвлөгөөний гүйцэтгэл үр дүнд хариуцлах ирж байгаа ч юм байхгүй. Тэгээ нэг хий хоосон юм баримтчиг байдаг. Тэгээ зүгээр энэ дунд хугацааны баримтчиг бол нэг хэдхэн зүйл дээр л төвлөрмөр байгаа юм. Эхлээд бид нар ингээ хөгжлийн загвараа тодорхой болгомоор байна. Бид бүгдийг хийж чадахгүй. Магадгүй бид нар аж үйлдвэрийг юм уу аль эсвэл одоо хөдөө аж ахуй эсвэл хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийг хөгжүүлэх юм уу гэдгээ тодорхой болгоол ингээл явах хэрэгтэй. Бидний чадах юм уулуурхайн одоо түүхийдүүдээ дахин боловсруулж чадна. Ингүүл одоо орлого нэлээд нэмэгдэх боломж байна. Өнөөдөр Индонез, Чил бол тэгж шүү дээ. Манай түүхийдэг ав. Тэгтээ манай улсад үйлдвэрээ хийх гэж шүү дээ. Бид нар түүхийдэн дээр тэгээ ажлын байр бий болгоод явж болно. Хоёрдугаар бидний чадах юм бол хөдөө аж ахуй органик хүнсээ. Хятадд 9 сая орчим долларын саятан байна. Эдгээр органик хүнсний хэрэглээнд чухалчилж шүү дээ. Тийм учраас бид нар бол энэ органик хүнс чиглэл рүү явах юм бол орлого олох боломж байна. Мал аж ахуй дээр. За аялал жуулчлалаас бидний чадах юм байна. Энэ 3 салбараа тэргүүлэх болгоод тэгээд эрчим хүч зам дэд үтсээ хөгжүүлээд явчих юм бол болно. Дээр нь бид нар салбарыг мэрэгжлийн хүмүүсээр удирдуулах хэрэгтэй. Тэр мэдэхгүй туршлахгүй хүн чинь бүх юмыг чадах юм шиг бодоод идэг байхгүй юу? Хамгийн аюултай нь яаж хохирож байгаагаа мэддэггүй мэрэгжлийн бус хүн чинь. Тийм учраас ингээд салбаруудын ажил унаад тэгээ салбаруудын ажил явахгүй байгаа учраас энэ хөгжилч урагшлахгүй байгаа юм. 3 дугаарт энд нэг том зорилт тавьсан билээ. Дундч давхаргыг 40-60% болгоно гэж энэ амар том зорилт шүү дээ. Ингийн тулд орлогын тэгш зөв хуваарлтыг бий болох хэрэгтэй. Одоо энэ хэрэгжүүлсэн гэдэг 5 жилийн төлөвлөгөөн дээр хэрэгцсэн юм би. Жишээлбэл нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 4200-аас 6000 болгоно гэсэн. Болсон. Тэгтээ иргэдийн амьдрал ийм болсон уу гэвэл болоогүй. Хүн амын 3% руу л эн чинь шингэчээд шүү дээ. Тэгэхээр энийг зэгцэлж ээж энэ татврын тогтолцоогоо өөрчилж бид нэр тэр 40-60% руу бол хүрнэ. За дараа нь бидний нэг хийх ёстой юм бол энэ үнэн худал зөв буруу ялгадаг, ойлгодог ийм нийгэмтэй болох хэрэгтэй. Өнөөдөр бид нар ерөөсөө үнэн зөв бурууг ойлгож ялгахаа болсон. Энэ гүтгэлэг гэдэг юм ямар ч ял байхгүй. Доромжил ял байхгүй. Дэлхийн бүх улс оронд гүтгэлэг ялтай. Манад байхгүй. Бүгдийг харлуулна. Ард түмэн төрийн итгэлцэл байхгүй. Ард түмэн иргэд төрдөө итгэхгүй бол яг нь Непалд нь. Непалд бол яг Казахстан шиг харийн цэрэг орж ирнэ. Тусгаар тогтнолч нь үндэсний аюулгүй байдал чинь ганхан. Тэгэхээр бид нар нэг ийм хит хитэн зүйлийг л хийчих хэрэгтэй. Суур. Тэрнээс биш одоо олон гой ганга юм яриад попроод ерөөсөө хэрэг байхгүй. Энэ попор чинь нийгмийг залхааж шít. Тийм учраас асуудал бодиттой хандаад хитгэн зүйл дээр төвлөрөөд ингээд явчих юм бол
энэ 3 сая хүнийг тэжээх баялаг бидэнд байна уу? Байна. Зөвхөн юу дутчих чинь? Бид нар буруу удирдах чинь. Хоёрдугаар иргэдээ бид нэр бүтээлч халамжийн бус Монгол хүн байх чиглэл рүү хүмүүжил сургаж чадахгүй шүү дээ. Миний нийгэмлэлт нэг минут өгчөөрэй. За даваа сүрэн гишүүн 1 минут сунгая. Бид ядуурлыг бууруулах хөгжиг гэх юм бол иргэдээ бүтээлч хүн болох ёстой. Одоо манай иргэд яаж байна вэ? Халамж ховж игээр амьдарч байна. Тэгэх юм бол бид тийм биш, ажлын байр нэгтэг, эх орон сэтгэлгээтэй ийм иргэнийг бий болгох ёстой. Хаанаас эхлэх ёстой? Боловсролын сайн дэд байна. Сурах хүчгээс. Тэр унших хүчгийг, тэр түүхийн сурах хүчгийг өөрчил. Тэгжиж бүтээлч Монгол хүн бий болов. Тэгэх юм бол энэ ард иргэд нь өөрөө бүтээлч байж улс орон хөгжиж хідэн дарга одоо зүтгээд хөгжүүлж чадахгүй. Тийм учраас бид нэр энэ иргэдийнхаа зөв чиглүүлж удирдах үүргээ төр биелүүлж чадахгүй байгаа байхгүй юу? Тэгээ ард түмэн яаж ийн нөгөө хулгайч нараа сонгочиж шít өөрсдөө яс суртахгүйгүй боловсрол муу байгаа учраас тэгээ 4 жил хэрэлдээ суучиж энэ байдлаараа үргэлжлүүл хизээж бид нар энэ 5 жилийн төлөвлөгөө биелэхгүй. Тэр гих мэтийн өөрчлөлтүүдийг хийх юм бол За Рэнчин бэн сэд дорж гишүүн асуултаас.